За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжид яриагаараа иргэн та хүч төрийн бус байгууллагын тэргүүн Үлзий бат дүүтэйгээ ингээд ярилцах гээд ирсэн байна. За миний урилгыг хүлээж авсан Үлзий бат дүүтэй баярлалаа. Баярлалаа та. Сайхан аварж гинөө. Сайхан аварж гинөө. За өнөөдрийн хоёулангийн ярих сэдв бол за эхлээд хоёулаа парламент гэдгээр ярих тийм ээ. Ер нь бол одоо сүүлийн үед бол парламентаар өргөдөл хүмүүс өгж जैन. Парламентээр одоо саналаа өгөөрэй ч гэдэг юм уу ингээ явж जैन тийм ээ. Одоо энэ парламентыг бол миний дүү бол яг одоо эхэлж үүсгэн байгуулсан хүн шүү дээ тийм ээ. За ер нь парламент гэж юу юм бэ? Эннээсээ яриагаа эхлэе. Бид бол парламентын ардчилсан улс. Тийм ээ парламентын ардчилсан улсын бүхэл одоо их сурвалж бол ард түмнээс үүсэлтэй байдаг. Тэгэхээр парламент бол энэ ард түмэн төр дээр гарч байгаа бүх шийдвэрт оролцох боломжийг л олгож байгаа гэсэн. Үндсэндээ Монгол улсын 18 нас хүрсэн бүх иргэд Монгол улсын төрийн барих дээд байгууллага парламент улсын хурлаар гарч байгаа бүх шийдвэрт өөрийнхөө санаа бодлого оруулах боломжтой болсон цахим систем гэсэн. Одоо энийг ингээд парламент гэдэг ингээд ярихаар одоо яг сайн мэдгүй хүн бол ингээд айгүй алсан юм шиг тийм ээ ойлгоод байна л да тийм. Маш энгийнээр ер нь одоо яг яаж процесс явдаг юм? Тэг маш энгийнээр бол Монгол улсад 126 гишүүн байна. Тэгвэл тангараг өргөөгүй Монгол улсын 18 нас хүрсэн бүх хүмүүс та бас улсын хурлын гишүүнтэй яг адилхан л гэсэн. Юугаараа гэвэл та хуулийн төсвөл санаачлах хэрэгтэй. Та нэг санал гаргаад 100 мянган Монгол улсын иргэн дэмжих юм бол таны нэртэй асуудал улсын хурал дээр хилцэгдээд явна гэсэн үг. Хоёрт нь та аливаа нэг асуудал нийтээр хүндсэн асуудлаар нэг санал гаргаад 70 мянган иргэн дэмжих юм бол улсын хурал дээр иргэн таны овг нэртэй асуудлыг хилэлцээд улсын хурал дээр одоо төр ороо байгуулах, нийтийн сонсгол зохион байгуулах, ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гэсэн. Эсвэл та нэг санал гаргаад тухайн асуудлыг чинь 33 мянган иргэн дэмжих юм бол улсын хурал дээр яг таны нэртэй улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад яг л улсын хурлын гишүүн шиг та парламентын асуудлаа хилцүүлээд одоо өөрийнхөө хүсэж байгаа нийтийн эрх шиг хүндсэн асуудлаар тухайн бүрдэн парламент дээр хилцүүлгүүд хийгээд үр дүн гаргаад явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр өмнө нь бүх асуудлыг улсын хурлын гишүүд санаачлаа шийддэг. Та түүнд оролцох боломжгүй ингээд үзэгчийг хардаг байсан бол одоо та өөрөө асуудлыг хилээд болохгүй улсууд санаачлаад оролцоод явах боломжтой гэсэн үг. Одоо ер нь энэ парламент маань одоо ер нь нийтэд ер нь хэр одоо танигдаж гэдэг юм уу? Хэр одоо ингээд өгөөж явж байна? Тэгэхээр олон улсын парламентын холбоо гэж байгаа. Дэлхийн парламентын 180 орчим улс гишүүн нэрлсэн. Тэгэхээр үндсэндээ бол 170 орчим улс ийм петишн гэж байгаа юм л да. Петишн олон улсад захин мөргөл гомдол гэж байгаа. Манайд бол яг парламент гээд нэрлэлсэн байгаа. За тэгэхээр хамгийн таны асуултанд бол хариулахад өнөөдрийн байдлаар парламент захим систем бол 2022 оны 4 сарын 5-нд системийн нээлттэй хийсэн. За улсын хурлын тухай хуулиар бид нэрийг баталгаажуулж өгсөн буюу Монгол Улсын 92 оны үндсэн хуулийн 3-1-т засгийн бүх эрх ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрхээ шууд болон өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаар хэрэгжүүлнэ гэж байгаа. Та 126 гишүүнийг сонгогдсон. Энэ бол төлөөллийн байгууллага. Гэхдээ та энэ хүмүүс маань ажиллаа дутуу хийгээд эсвэл хийхгүй байвал эсвэл энэ хүмүүс хийж байгаа ажлаар илүү их та хүчтэй болоо гэвэл одоо үндсэн хууль заасан шууд гэдэг оролцоог энэ захим даяарчлалын үед бид нэр холбож өгч байгаа гэсэн үг. За өнөөдрийн байдлаар бол парламент захим системийг давтагдахгүй тоогоор Монгол улсын 1 сая 700 мянган иргэд хэрэгжилж байна. 18-аас 95 насны. За. Тэгэхээр энэ системийн нөгөө үндсэн дата өгөгдөл одоо сервер дашбордн дээр улсын хурлын хамгийн газар бол хариуцдаг. Мэдээ систем аюулгүй байдал нь одоо тагнуулын ерөнхий газар Монгол улсын иргэдийн нөгөө онцгой эрхүүд нь байгаа. Энэ нөгөө мэдээлэл авах иргэний мэд хэрэгэд халдах аюулгүй байдалтай холбоотой. Тэр утгаараа үндэсний дата төвдөр байрладаг. Монгол улсын энэ тагнуул гээд холбогдох бүх байгууллагуудын системийг үндэсэндээ хамгаалдаг гэсэн үг. За энийг ажилуулдаг газар нь бол улсын их хурл, улсын их хурлын хамгийн газар ажилладаг гэсэн үг. Үүнтэй холбоотой бүх мэдээлэл хамгийн газраас тухай бүрд нь холбогдох мэдээлэл өгөө явдаг. Тэр тооноос авахд яг одоогоор Монгол улсын насан турсан
2 сая 400 орчим мянган иргэний 1 сая 700 мянган иргэн нь ямар нэгэн байдлаар саналаа өгч хэрэгэлсэн байгаа нь Монгол улсын иргэд төрийн үйл ажиллагаанд оролцох ямар их сонирхолтой байгаагаа харуулж байгаа гэсэн. Зөв. Die парламент дээр чинь ингээд ер нь бол яг нийтэд одоо хамарсан нийтэд тустай энэ юмыг л санаачлаа шүү дээ, тийм ээ. Нийтийн эрх ашиг хөндсөн асуудал гэсэн. Тэгэл Монгол улсын иргэдийн одоо энэ утааны асуудал, газрын асуудал, одоо нүүрсний том хулгай, за энэ төрийн албаны одоо энэ хүн суртал гэдэг юм уу, энэ бүх асуудлаар сонсгол хийж болно. Үндсэндээ Монгол улсын иргэдийн нийтийн эрх ашиг хөндсөн асуудлаар Монгол улсын 18 нас хүрсэн бүх хэрэг санаалж байна гэсэн. Жишээ нь ингээд за хоёулаа жишээ нь ингээд сууж агаад за нэг сэдв энэ асуудал бол одоо яхахгүй ингээд нийтийн эрх ашгийг хөндөж байна гэд ингээд die парламентэд одоо өгж хүсэлтээ өгж болох юм уу? Болно гэсэн. Одоо хоёулаа гар утснаас die парламент гэж ороод тэрэн дээр нийтийн өргөдөл гэж сонгоол. Тэгээд 100 мянгаар, 70 мянгаар, 33 мянгаар гэдгээ сонгоол. Яг л мессеж одоо найз нөхд рүүгээ хүн рүү явуулдаг шиг, яг л фэйсбүүк дээр чаталдаг шиг та асуудлаа сонгоод илгээчихнэ. За тэр асуудал чинь үндэсний аюулгүй байдлын эсрэг биш, тэ? Хин нэг хувь хүний асуудал биш, нийтийн эрх ашигын асуудал мөн байна гэдэг юм бол улсын хурлын хамгийн газар тань дээр энэ асуудал чинь die парламентээр үүсчихэж байгаа. Иргэн тэрний ийм асуудал. За тэгээ таны асуудал нийгмийн асуудал үнэхээр мөн биш үү гэдгийг чинь 29 мянган хүн дэмжих үү, 69 мянган хүн дэмжих үү нөгөө эргэж хүж байгаа байхгүй. Яг л та нэг ч иргэн лүү алийг энэ дээр дараах гэж шахаасаа илүү иргэд таны асуудал чухал байх юм бол өөрөөсөө гадаадаас чамаагүй Монгол улсын хаанаас үл хамааран баг гэртээ байж байгаад ороо зургт үзэж байгаа ч гэсэн таны санал дээр 100 мянгаараа нэгдээд явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр үүний гол хэрэглэгч нь 18-аас 40 насныхан 800 мянга орчим байгаад байгаа байхгүй юу? Яг үндсэн идэвхтэй хэрэглэгч нь. Үндсэн идэвхтэй одоо насны хувьд авч үзэхэд. За тэгээд үндсэндээ 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. За. Тийм. Манай яг одоо бодитоор ээжүүд, эмэгтэйчүүд асуудалд илүү бодиттой ханддаг жишээний датанаас гарч ирж байгаа. Жишээ нь 1 сая 700 мянган иргэний 1 сая 100 мянган Улаанбаатар хотын иргэд байна. За. Тийм. За тэгээд жишээ нь одоо Баянгор аймагт гэхэд 37 мянган хүн хэрэгжилж байна. За Хангаан бүс, Өвөр хангаа, Ар хангааг оруулах юм бол 57 мянган иргэд хэрэгжилж байна. Тэгэхээр одоо парламент юу хийх ёстой вэ гэхээр энэ иргэдийн санаачилсан асуудал парламент дээр гацаад удаад байгаа нь өөрөө иргэдийг энтэй итгэхгүй байх, мохох тий. За болдгон байлаа штэ гэдэг энэ зүйл рүү явуулахгүйгээр одоо иргэдийн санаачилсан нөгөө нөөтийн 2%-ийг 5% болгох. Одоо нийгмийн даатгал шимтгэлийг 50% бууруулдаг маа гэхэд ядаж бууруулах. Нөгөө цалинтай ээжийн 50 мянгаыг 500 мянга болгодгоо маа гэхэд ядаж 100 мянга болгоч гэдэг юм. Нөгөө иргэдийн санаалцсан асуудал дээр их хурл засгийн газар шийдвэр гаргахгүй байгаа нь маш олон иргэд энэ хэрэгжихгүй байгаа юм биш үү гэдэг бодлыг тээж байгаа нь иргэдийн буруу биш. Парламент өөрөө ерөнхийдөө бол хийх ёстой ажлаа хийхгүй маш олон асуудлыг гацааж байгаа. Тэгэхээр парламент засгийн газар энэ асуудал дээр бодиттой тодорхой шийдвэр гаргаад явах юм бол иргэд бүх цаг үед 24 цагт төрийн үйл ажиллагаанд орж санал бодлоо өгöd байгаа байхгүй юу? Одоо энэ die парламент дээр чи ингээд иргэд өргөдөл өгж байгаа тийм ээ. Эннээс өөр ямар одоо функц үйлдэл юунууд байна? Тий, die парламент бол саяны бол хойлоо зөвхөн иргэд парламентоор шууд гаргах нөгөө петишн буюу өргөдөл гомдлыг ярьлаа шүү дээ. За die парламент захим систем дээр бол Монгол улсын хууль санаалж эрэхтэй улсын хурлын 126 гишүүн. Монгол улсын засгийн газар Монгол улсын ерөнхийлөгчөө санаачилж байгаа болон боловсруулж байгаа бүх хуулийн төслүүд тавигдж байгаа. Одоо судалгаатайгаа, тооцоотойгоо, хуулийн бүх заалтуудаагаа одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэйгээ буюу нөгөө хууль заасан дагуу бүх бичиг баримт нь одоо энэ die парламент дээр бүгд байгаа гэсэн. Одоо жишээ нь тэгээ энэ дээр чинь нөгөө боловсруулсан уушаад өргөн баригдсан анхны хилцүүлэг, тэгээд эцсийн хилцүүлэг гэх мэтчлэн тэгээ холбогдох бүх материалууд нь одоо ингэ байж байгаа гэсэн. Тэгэхээр одоо Монгол энэ дээр чинь Монгол улсын нийгмийн эдийн засгийн бүх л хуулийн төслүүд явж байгаа гэсэн. Одоо жилийн төсөв, за гайлтай холбоотой улсын хурлын гишүүдийн санаалсан бүх хуулиуд. Тэгэхээр тэрнтэй холбоотой бүх баримт бичигтэй танилцах боломж Монгол улсын 18 нас хүрсэн бүх иргэнд байгаа гэсэн. Одоо энэ хуулийг санаачлахын тулд ийм судалгаа хийсэн байна. Ийм үр дүн гарна. Энэ судалгааны юу гэдгийг энэ хууль батлагдсанараа
санхүүгийн болоод ийм тооцоонууд гарч байгаа ч гэдэг юм уу. Түүнтэй холбоотой хөндлөнгийн бие даасан шинжээчдийн дүгнэлт хууль зүйн хүрээлэнгээр хийсэн бүх судалгаа дүгнэлт энд байгаа гэсэн үг. Тэгэхээр улсын их хурлын гишүүд болон засгийн газрын гишүүд ерөнхийлөгчийн ширээн дээр байгаа бүх хуулийн төсөл таны гар утсанд ди парламент дээр чинь байгаа. Мөн та хуулийн төсөл санал өгж болж байна. Гэрээсээ хууль санаачилж болж байна. Нэмдэг нь ерөнхий сайдаас асуулт асууж болно. Мөн ди парламент дээр та хэлэлцүүлэг өрнүүлж болно. Хамгийн чухал нь ди парламент дээр энэ хууль хүний эрхийн болон улс төрийн эрхийн бусад асуудлуудыг зөрчсөн хууль байна уу, зөрчөөгүй хууль байна уу гэдгийг AI дүн шинжилгээгээр хардаг болж байгаа. Одоо байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ таны гар утсан дээр төрийн эрх хөрөх дэд байгууллага улсын их хурлын бүх эрх мэдэл таны гар утсанд байгаа. Үнийг ашиглах нь таны асуудал гэсэн. Тэгэхээр парламентын захим шинжилэл үнэхээр сайн явагдаж байгаа. Үүнийг үр дүнгийн идэвхжүүлэх парламентын ардчлалыг бэхжүүлээд иргэдийн оролцоог хангаж парламентад гарч байгаа шийдвэр иргэдийн санаа бодолд тусгадаг байхад иргэн болгоны санал маш чухал. Тэгэхээр иргэн болгон оролцоотой байгаад гар утсаараа ди парламентыг ашигладаг болчих юм бол бид нэр шүүмжилж байгаа бүх асуудлуудыг шийдэх боломжтой л гэсэн. За тийм байна. За баярлалаа.